Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Манай өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд өнөөдрийн дугаараар 2016 онд Монгол улсад бас гарсан нэгэн харамсалтай, олныг цочроосон, бүгдээрээ бүр тухайн үед сонсч бүр гайхсан тий. Үнэхээр ийм хэрэг гэж байгаа мó, болдгийм үү гэж бүр бүх хүн бүр гайхчихсан нэг тийм хэрэг байгаа. Би ч бас тухайн үедээ сонсоод маш их чочирдож байсан. Тэр хэргийн шүүхийн шинжилгээ, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч нар тухайн үед хэрэгээ хүлээгээд ямар мэдүүлэг өгсөн тэр бүгднийг би бас оллоо. Тэгээд та бүхэнд хүрэхээр шийдлээ. Бидний сайн мэддэг шувуун фабрик орчмоос 2016 оны 4-р сарын 28-ны өдөр үл таних хүний цогцсыг оллоо гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Хэргийг Төв аймгийн цагдаагийн хилтэс болон улсын мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хилтэс хамтран шалгасан. Талигаач нь бусдын гарт амь насаа алдсан бөгөөд талигаачийг хөнөөсний дараа шатаасан гэдгийг ч бас тогтоосон бөгөөд цогцсон тухайн үедээ хэн болох нь мэдэгдэхгүй болтлоо шатсан байжээ. Иймд цагдаагийн газраас таниулах ажиллагаа хийгдсэн байна. Түүнчлэн хан уул дүүргийн 12 дугаар хорооны нэгэн оршин суугч цогцын талаар цагдаагийнханд анх мэдээлэл өгсөн бөгөөд тэрбээр мэдүүлэхдээ зүүн гар нь байхгүй шатсан байдалтай цогцос байхыг харсан гэж цагдаагийнханд мэдүүлээд энэхүү хэрэг нь ил болсон юм. Талигаач нь амь насаа алдаад 2 сар гарын хугацаа өнгөрөөд байхад ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад мэдэгдэж эрэл сурвал болохгүй байсан тул ойр дотны хүмүүс нь хөнөөсөн байж магадгүй гэх таамаглал цагдаагийнхан дэвшүүлсэн байна. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар цогцыг тодорхойлохдоо 40 орчим насны эрэгтэй, үүдэн шүд бүрэн, урал дээр болон доор оочин сахалтай, 168 см орчим өндөртэй, биеийн ихэнх хэсэг нь шатаж, зарим хэсэг нь алга болсон байдалтай олдсон. Мөн дээд ирүүндээ 11 ширхэг шүдтэй, зүүн нэгээс 3 дугаар их хараа хуучин байхгүй. Шүдний эгнээжигд бус гурвалжин хэлбэртэй их хараа байхгүй зэрэг содны шинж тэмдэгтэй гэсэн юм. Хэргийн газраас хар өнгийн босоо судалтай дотуур өмд, цамцны мэд тасархай, Монтана гэсэн бичигтэй жинсэн өмд байх боломжтой нэг ширхэг товч мэд зүйл, ажлын гутал байх боломжтой гутлын хоншоор, гутлын уулны металл хамгаалалт, гутлын үдээсний гогцоо мэд 13 ширхэг төмөр зүйл олдсон байна. Ингээд Чингэлтэй дүүргийн иргэн 53 настай сүхэ болохыг тогтоожээ. Гэрийнхэн ойролцоо амьдардаг байсан иргэд мэдүүлэхдээ талигаачийг 3 сараас хойш огт харагдахгүй байгаа гэсэн мэдүүлгийг өгчээ. Түүнчлэн шатсан цогцыг 3 дугаар сарын 17-ны өдөр Иргэн Батаа харсан ч цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй аж. Тиймээс Иргэн Батааг эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар заалтын дагуу гэмт хэргийг үл мэдээлэх гэсэн үндэслэлээр мөн шалгаж эхэлсэн байна. Ингээд бүгдээрээ хэрэгтэйн орцгой шүүгдэгч нарын биеийн байцаалтаас хэрэгэн эхлүүлцгээе. Шүүгдэгч Ганаа нь Монгол улсын иргэн 1989 онд Улаанбаатар хотод төрсөн. Хэрэг үйлдэх үедээ 27 настай байсан. Эрэгтэй, дээд боловсралтай, барилгын инженер мэргэжилтэй, хэрэг хариуцах бүрэн чадвартай, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй байна. Шүүгдэгч Бимбан Монгол улсын иргэн 1987 онд Улаанбаатар хотод төрсөн. Тухайн хэрэгт холбогдох үедээ 29 настай байсан. Эрэгтэй, дээд боловсралтай, олон улсын худалдаа эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт амьдардаг байсан байна. Холбогдсон хэргийн талаар дуртахад дээр та бүхэн дээр хэлсэн дээр нэмээд шүүгдэгч Ганаа нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ариг сотууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ Чингэлтэй дүүрэгт байх өөрийн гэртээ төрсөн эцэг сүхийг 5-аас 6 удаа хутгалж онц харгас хэрцгий аргаар алсан бөгөөд улмаар үйлдсэн гэмтэргээ нуун далтлах зорилгоор Төв аймагт зөөвөрлөн аваачин шатаасан. Харин шүүгдэгч Бимбан тухайн өдөр төрсөн эцэг сүхийг 5-аас 6 удаа хутгалж онц харгас хэрцгий аргаар алсан гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун дарагдуулсан гэмт хэрэгт тус холбогджээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сарагийн мэдүүлгээс 2016 оны 4-р сарын дундуур анх дүү сайнаа над руу яриад цэцгээ буюу талигаачийн эхнэр над руу яриад танаа ах чинь 2016 оны 3 дугаар сарын 18-нд гэрээс гараад 50 мянган төгрөг аваад цэргийн баяр тэмдэглэнэ гэж хэлээд гарсан. Одоо болтол гэртээ ирээгүй 20-од хонцглоо гэж байна гэсэн. Маргааш нь сайнаа цэцгээ рүү залгаад асуусан гэсэн. Тэгсэн цэцгээ танаа ах чинь хороолын эцэст
оюу толгойгийнхоо хэдэн найзуудтайгаа архитаад явж байна гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би яахаараа тэгж гэртээ очилгүй ийм олон хоног алга болдог юм бэ? Арай наадвал чин алаад хайчихсан юм биш бидтэй гэсэн. 2016 оны 5 дугаар сарын 20-ны орой шиг санаж байна. Зурагтаар хиймэл шүднийхэн зургийг харуулахаар нь би шууд талигачийн шүд байна гэд таньсан. Ингээд 2016 оны 5 дугаар сарын 21-ний шөнө над руу цагдаагаас ирээд та цэцгээ Тулгаа гэдэг хүнийг таних уу гэсэн. Би танина гэдгийг хэлээд тэр шөндөө мөрдөн байцаах газар дээр очиж мэдүүлэг өгсөн. Маш их гомдолтой байна. Анх дүүгээ хайж байхад биднийг маш их төөрөгдүүлж байсан. Оршуулгын зардлыг нэхэмжүүлж байна. Нийтдээ 9 сая 593,200 төгрөгийн зардал гарсан гэж мэдүүлжээ. Гэрч цайнагийн мэдүүлгээс 2016 оны 5 дугаар сарын 20-нд гаргаад ах сүхээгийн хүүхдүүд нь алаад шатаасан гэж Сараа эгчээс дуулж мэдсэн. Миний төрсөн ах сүхээ 1963 онд 6 хүүхдийн дээрээсээ 4 дахь хүүхэд болон Улаанбаатар хотод төрсөн. Авто баазад слесарийн ажил хийж байгаад жолооч мэргэжил эзэмшсэн. Насаараа жолооч хийж байгаа хүн цэцгээтэй 1985 оны үед танилцсан. Гэр бүл болоод 3 хүүхэдтэй болсон. Том хүүг нь Бямба, дараагийн хүүг нь Гана, охиныг нь Солонгоо гэдэг. 2000 оны үед эхнэрээ зоцсон гэж салаад өөрөө хорих ялаар шийтгүүлж байсан. Шоронд 1 жил гарan суугаад гарч ирээд жолооч хийж байгаад сүүлд оюутлогоод ажиллаж байгаад 2014 оны үед эргээд салсан эхнэр цэцгээтэй гэр бүл болсон. Зам байдлын хувьд хүлээцтэй, төвчээртэй, тайван зөөлөн хүн байсан. Эхнэр хүүхдээсээ салсан үедээч гисэн эхнэр хүүхдээ гэсэн зантай хүн байсан. Найз нөхдийн хувьд хүнтэй их нийтэд зантай. Миний ахыг хүүхдүүд нь алчсан гэхээр арайчтэйгээд одоо болтол итгэхгүй байна. 2016 оны 3 дугаар сарын дундуур л огт холбоогүй болчихсон юм. Одоо санаж байхад 2016 оны 3 дугаар сарын 14 билүү 15-ны өдөр миний ачааны машиныг авна гэж ярьж байгаад таг алга болчоор нь би утас руу 2-3 хоногийн дараа залгахад холбогдох боломжгүй байсан. Дараа нь 3 дугаар сарын сүүлээр залгахад бас л утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд ажилдаа явж байгаа юм болов уу гэд бодоод явж байтал цэцгээ над руу 2016 оны 3 дугаар сарын сүүлээр ах чинь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Safeness 50,000 төгрөг аваад алга болчлоо гэхээр нь би ямар сони юм бэ? Тэгэж олон хоногоор алга болох хүн биштэй. Цагдаад хандаж хайлгаараа гэж хэлээд өнгөрсөн. Гэрээхэнтэйгээ эвтэйхэн харьцаатай байсан. Сүхүү ах чихрийн шижин өвчнөтэй гэж ярьж байсан. 2012 оны үед автосолд ороод нуруу билүү гар нь өвддөг байж байгаад зүгээр болсон юм. Би хүүхдүүдийн талаар сайн мэдэхгүй. Гэхдээ харж байхад Бямба зөөлөн зантай, Ганаанд ширүүн, догшин зантай хүмүүжсэн юм шиг байсан. Эхнэр цэцгийн дандаа мөнгө ярьсан. Эдийн шуналтай хүүхэн 2000 оны үед эхнэрээ зодоод шоронд ороход нь бол эхнэр нь цагдаа хүнтэй явуулдаад эхнэрээ зодож байсан юм. Зам байдлын хувьд залтай, миний хувьд гомдолтой байгаа. Хуулийн дагуу үнэн зөвөөр ял шидэглэг нь оногдуулж өгөөсэй гэж хүсэж байна. Ер нь эцгийгээ ямар нэгэн байдлаар алсан байлааш гэсэн зөөвөрлөж дэвэрлээд шатааж хүн танигдахгүй болтолд оромжилсанд нь дургүй хүрээтэй гэх мэдүүлгийг өгчээ. 2016 оны 4-р сарын 28-ны өдөр Талигачийн эхнэр цэцгэн 102 дугаарт дуудлага өгсөн бөгөөд тухайн дуудлагыг хүлээж авсан цагдаагийн мэдүүлгээс бүгдээрээ сонсцгоё. 2016 оны 4-р сарын 28-ны өдөр дуудлага ирсэн. Сүхий гэх хэрэгэн сөрөггүй алга болсон гэж эрен сурвалжлалт зарлуулж байсан. Би 2016 оны 4-р сарын 29-ний өдөр эрен сурвалжлалтыг нь хүлээн авч цагдаагийн байгууллагын нэгдсэн санд зарлаад 4-р сарын 30-ны өдөр сарын дүн мэдээ таслах өдөр байсан учраас эрен сурвалжлалтыг зогсоосон. 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сүхээгийн эхнэр цэцгээ 18 дугаар хорооны хэсгийн байцаагчийн өрөөнд хорооны цагдаа ахлагчид эрен сурвалжлуулах талаар өргөдлөө өгсөн байсан. Тэгээд би 5 дугаар сарын 4-ний өдөр цагдаагийн нэгдсэн сангаар орж Сүхээг сөрөггүй алга болсон хүнээр эрен сурвалжлалт зарлаж эхнэр цэцгээгээс тайлбар байцаалт авсан. Цэцгийн тайлбартаа манай нөхөр Сүхээ 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гэрээсээ ганцаараа сургаггүй явж байгаад 3 дугаар сарын 18-ны өдөр гэртээ орж ирээд Safeness 40,000 төгрөг аваад долоон буудалд найзууд хүлээж байгаа. Найз нартайгаа хамт цэргийн баяр тэмдэглэнэ гээд гарсан. Тэрнээс хойш сургаггүй байгаа гэж мэдүүлсэн. Гэртээ орж ирэхдээ хэн нэгэнтэй маргаж муудалцаагүй гэж байсан. Сүхээ гаднаас орж ирэхдээ халамцуу байсан гэх мэдүүлгийг цагдаад өгсөн байна.
Гэр жинхээгийн мөрдөн байцаалтанд төгсөн мэдүүлгээс 2016 оны 3 дугаар сарын 17-нд өөрийн хашааны хүн шинэтэй хамт туул голын ирэг рүү модонд явсан юм. Модоо бэлдээд гэрлүүгээ авч явах гээд бац хүргэнээ моринд хэрэгтэй ирж очиж хүргэж өгнө гээд хүлээж байхад цаашаа модны гүн рүү явж ирж байгаа эсхийг харах гээд явтал замд модон дунд харалсан юм харагдсан. Би тэр үед мал хүчигсэн юм болов гэж бодоод сайн лавшруулад хартал дээшээ харсан эрэгтэй хүн юм уу гэмээр шатсан байдалтай хэвтэж байсан гэсэн мэдүүлгийг өгчээ. Гэр жинхэнэ талигаачийн цогцыг харсан мөртлөө хууль хүчний байгууллагад мэдэгдээгүй бөгөөд үүн дээр нь хариуцлага хүлээлгсэн бөгөөд түүний дараагаар 2016 оны 4-р сарын 28-нд өөр нэгэн гэрч харан цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6-р сарын 7-ны дүгнэлтээр шатсан цогцос Сүхэ гэдэг хүн болохыг нь бол тогтоосон байна. Мөн ДНХ-гийн шинжилгээгээр Сүхэ нь Бямба Гана хоёрын төрсөн эцэг байх магадлал маш өндөр гарсан гэж тогтоосон байна. Шүүхийн сэтгэл зүйн судлалын шинжилгээгээр шүүгдэгч Гана нь хэрэг гарах үедээ сэтгцийн ямар нэгэн өөрчлөлтгүй бүрэн эрүүл байсан гэж дүгнсэн. Өөрөөр хэлбэл тухайн үед сэтгэл санааны чочролд орсон ухаангүй байсан эсвэл сэтгцийн эмгэгтэй байгаагүй гэсэн үг юм а. Одоо ингээ бүгдээрээ шүүгдэгчдийн мэдүүлгээс сонсвол тухайн өдөр яг юу болсон талаарх бүрэн дүүрэн ойлголттой болно. Ингээд бүгдээрээ шүүгдэгчдийн мэдүүлгээс сонсцгоё. Шүүгдэгч Бямбагийн мэдүүлгээс 2016 оны 3 дугаар сарын 16-ны орой 18 цаг өнгөрч байх үед намайг гэртээ эхнэр хүүхдийн хамт байж байтал манай ээж цэцгээ миний утас руу залгаад аав чинь 2 хоног архи уугаад чиний цагаан сараар барьж золгосон болор архийг уугаад сууж байна. Бид нарыг хэлэхгүйгээр доромжилж хуучны болсон үйл явдлуудаа дахин сэргээн ярьж агсам тавиад байна. Гана аав хоёр чинь хэрэлдээд байна. Дүү чинь намайг машин аваад танах руу яв гээд байна. Намайг байхаар аав чинь улам агсраад байна гэж ярьсан. Тэгэхэр нь тэгвэл та хүрээдэр би хоолунд хийгээд байж бай гэсэн. Тэгээд ээж манай гэрт манай дүү Ганагийн Toyota Prado маркийн автомашиныг унаад 19 цагийн үед манай гэрт ирээд хоол идээд цай уугаад аав чинь чиний өгсөн архийг уугаад сууж байна. Бид нарыг хэлэхгүйгээр доромжилж хуучны болсон явдлуудаа дахин яриад агсам тавиад байна. Ээж нь наашаа гарахдаа гэрт байсан бүх хутгнуудаа нуучаад ирлээ гэсэн. Тэгээд 19 цаг 40 минутын үед манай төрсөн дүү Гана над руу залхахаар нь би бас хэрүүл ярих гэж байна гэж бодоод утсаа салгаад байсан. Тэгтэл Гана над руу 2-3 удаа залгаад намайг таслахад ээж рүү залгаад та яри гэсэн. Тэгэд би Ганатай ярихад ягаад утсаа авахгүй байгаа юм бэ? Миний машиныг аваад хурдан гэрт хүрээдэр гэсэн. Тэгэд би Ганаг аавтай зодолтоод толгой тархийг нь хагалчихсан юм байх гэж бодоод дүүгийнхээ машиныг бариад 7 буудалд аавын гэрт очсон. Намайг очих оронд Гана 2 удаа залгаж хурдан ирээчээ гэд байсан. Би аавын гадаа очиход манай дүү хашааны хаалгаа онгойлгоод намайг машинаа ухраагаад оруулчих гэсэн. Би машиныг нь ухрааж хашаараа оруулаад машинаас буухад дүү Гана надад би аавыг чинь алчглаа. Чи намайг уучлан бидтэй гэсэн. Би дотроо арай үгүй байлгүй дээ гэж бодоод худлаа яриад бай гэж хэлээд гэрлүү ороход манай аав дээгүүрээ цээж нүцгэн доогуураа дотор өмдтэй зүрхэн тус газраа хутгалуулсан байдалтай амьсгал хураачихсан байсан. Тэгээд би дүүдээ чи хэд хутгалсан юм бэ? Гэхэд манай дүү 6-аас 7 хутгалсан байхаа гэсэн. Тэгээд би аавыг харахад амьсгалаад ч байгаа юм шиг байхаар нь би гараараа хамран дээр нь барьж үсгэд аав амьсгалахгүй байсан. Аав махлаг болохоор цээжнээс нь гарсан цус хүзүүрүүгээ урссан байдалтай байсан. Тэгээд би дүүдээ чи яаж байгаа юм бэ? Чи ингэж болохгүй штэ. Чи ирээдүгээ боцсонгүй, үр хүүхдээ боцсонгүй. Тэнэг юм хэлээдэ. Давхар намайг бас боцсонгүй. Би одоо яах юм бэ? Цагдаа дуудах уу гэхэд манай дүү би маш их бодож байж хийсэн гэд байсан. Тэр үед надад шууд цагдаа дуудах бодол орж ирээд цагдаа дуудыг гэхэд манай дүү үгүй тэгж болохгүй. Цагдаа дуудвал хоёлаа баларна. Хоёлаа ойрхон хээр гаргаад шатаачихъя. Амбарт дизель түлш бэлдчихсэн байгаа гээд 1.5 литрийн хуванцар ундааны савтай түлш амбараас гаргаж ирээд үзүүлсэн. Тэгэхэр нь би дүүгдээ хоёлаа ингэж болохгүй гэхэд манай дүү над руу харж байгаад чи надтай бидтэй. Чи миний тал бидтэй. Хоёлаа хороо дээр хойлох нааштай гэж хэлсэн. Би дүүгээс тэгээд чи яах гээд байгаа юм бэ гэхэд манай дүү дизель түлшээ машиныхаа хойно хийгээд аавыг хувцас хунартай нь хамт авч яваад хойшоо санзайд ч юм уу шарган морьтод аваачаад шатаачихыг гэж хэлсэн. Тэгэхэр нь би чамтай хамт явахгүй. Би гэртээ арилаа гэхэд манай дүү би арх уучихсан байна.
Хэрвээ би машина барьж яваад цагдаа зогсоовол шууд баригдана штэ гэсэн. Тэгээд манай дүү аавыг гэрээсээ гарсан юм шиг болгоё гэд аавын өмд цамц гутлыг нь аваад аавын цогцыг орны бүтээлэгт ороогоод хашаанд байсан картоны цаас шуудаг авч дүүгийн машины ард талд дэвсээд дээр нь аавын цогцыг гутал хувцсыг нь тавиад дүүгийн машиныг би бариад дүү хажууд суугаад бид хоёр шувуун фабрикийн эцсийн гэр хороолол дуусах үед шорон замаар яваад дахианы аж ахуй өнгөрөөд туул голын бургасанд очоод хэсэгхэн зурус газар байхаар нь очиж аавын цогцыг бүтээлэгтээ нь буулгаж газар тавиад дээрээс нь хувцснуудыг нь тавиад дээрээс нь түлшээ цацаад шуудагаар хучаад картонын цаасаа үлдсэн түлшээрээ норгож тавиад асаах гэхэд Ганагийн авч очсон шүдэнцний хайрцагт 2 ширхэг шүдэнц үлдсэн байсан. Тэр 2 ширхэг шүдэнцээрээ Гана гал асааж чадаагүй. Тэгээд бид хоёр аавын цогцыг нь тэнд нь үлдээгээд машинтагаа буцаж яваад шувуун фабрикийн эцсийн гэр хороолол дуусах үед шорон замд байдаг дэлгүүрт очиж 2 ширхэг шүдэнц, 2 ширхэг асаагуур, 1.5 литрийн ус нэгийг аваад цогцос тавьсан газар руугаа буцаж очих гэхэд жаахан төөрч будалж байгаад цогцос тавьсан газраа олж утсан. Тэгээд Гана түлшээр норгосон байсан картонын цаасаа асаахад шууд гал гарч дүрлзэж шатаж эхэлсэн. Тэгээд бид хоёр буцаад 13 дугаар хорооллын хамгийн баруун захын байранд очиж Гана найзаасаа машин угаалгах мөнгө гэж 40 мянган төгрөг орчим мөнгө авсан. Тэгэхэд орой 23 цаг өнгөрч байсан. Тэгээд Гана бид хоёр 13 дугаар хорооллоос шууд төв замаараа аавын гэрт шөнө очиход шөнийн тэг цаг өнгөрч байсан. Тэгээд би дүүгээ машинтай нь үлдээгээд аавын Purus 20 маркийн автомашиныг унаж долоон буудлаас гараад гэртээ харсан. Намайг гэртээ ирэхэд ээж цэцгээ дүү солонго эхнэр нар юм ярьчихсан сууж байсан. Охин унтаж байсан. Ээж эхнэр дүүнэр юу болов гэхээр нь би дүүтэйгээ аавын цогцыг шатааж хаад буцах замдаа ярьж тохирсноороо намайг очиход аавыг найзандуудад гараад явсан. Гана бит хоёр гэрээ цэвэрлэж байгаад би аавын машиныг авч халтур хийж байгаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд бид нар унтасгаасан. Маргааш нь 12 цаг өнгөрч байхад дүү Гана намайг гэрт хүрээд ир гэж дуудахаар нь хашаандаа очиход Гана манай хашаанд ирсэн байсан. Тэгээд Гана манай амбаараас өөрийнхөө хар ирштэй сүхийг нүүрс хийдэг шуудаатай хамт аваад цагаан өнгийн торонд хийгээд авч явах гэхээр нь би чи яах гэж байгаа юм бэ гэхэд Гана аавын цогцсноос яс үлдсэн байвал жижиглээд шуудаалаад булчихъя гэж байсан. Гана тэр өдрийнхөө оройн явна гэж байсан ч яваагүй байсан. Маргааш өглөө нь өөрөөр эрт 10 литр дизель түлшээ авч очоод аавын цогцсноос үлдэгдэл үлдсэн байхаар нь 10 литр түлшээ асгаад шатааж хаад ирлээ. Аавын ясанд хүрэх гэхээр зүрх хүрэхгүй байсан гэж хэлж байсан. Аав ээжийг цогсон гэсэн. Тэгээд ээжийг манайх руу явсны дараа Гана аавын нүүрлэн цохиж унгаагаад өшөглөж зодоод дээр нь гарт сууж байгаад маслын хутгаар цээжин хэсэгт нь зүрхэн тус газарт нь 6-аас 7 удаа хутгалсан гэж ярьсан. Ямар ч байсан аавын нүүр ам хөхөрч хавтсан зүрх тус газраас нь цус гарч хүзүүрээгээ урссан байсан. Аавын хажууд баруун талд нь цус болсон шар өнгийн иштэй маслны хутга байсан. Дүү тэр хутгийг хажигсан гэж хэлж байсан. Том өрөөний голд байдаг багны ёроол доод хэсгээр цус болсон аавыг хэвтэж байсан газрын доор мөрний доод хэсэгт шалны дороож 25-ыг өрчгөн 40 см орчим хэмжээтэй хэсэгт цус болсон байсан. Гэрийн цусыг манай дүү хэрэг үйлдсэний дараа маргааш хийс цэвэрлдэг хүмүүс дуудаж цэвэрлүүлсэн гэсэн. Манай дүү надад хэлэхдээ би ээжэд аавыг хөнөөсөн гэж ерөнхийд нь хэлсэн гэж хэлж байсан гэх мэдүүлгийг өгчээ. Шүүгдэж Ганагийн мэдүүлгээс 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 15-аас 16 цагийн орчим ээж цэцгээ бид хоёр гэртээ ирэхэд аав сүхээ согтуу унтаж байснаа удалгүй сэрээд босож ирсэн. Тэгэхэд архин гараагүй байсан ба ээжийг гадуур дотор тэнлээ. Гэр орноо цэвэрлсэнгүү хоолунд хийсэнгүүгээд загнаад байсан. Ээж бид хоёр галдгооны өрөө цэвэрлэж байтал орж ирээд та нар хэний хүчинд өдөд зэрэгт хүрсэн юм. Ядуу гуйлагчин та хоёр намайг 1 жил шоронд явуулаад сэтгэл чинь хааснуугээд агсам тавиад арх нэхэд байсан. Утга бариад арх өгөхгүй бол би суцаа ханлаа гэж сүрдүүлсэн. Би архийг нь үүдний амбартаа нуусан байсныгаа авчираад өгсөн. Тэр нь болор арх байсан. Архиа задлаад ууж байхдаа ээж бид хоёрыг хараад загнаж гуйлагчин түүлэгчин гэж дуудаад байсан.
Ээж рүү агсраад дайраад ээжийг тээж рүү гарын хаалгаар хоёр хүчтэй зогсон. Тэгэхэр нь би салгаад та хөгшөрж өгөх гэж байж яах гэж ингэж байдаг юм. Одоо болоо юм биш үү гэсэн чинь үгэнд орохгүй, дуугүй болохгүй байсан. Тэгэхэр нь би ээжийг яв ахынх руу оч гээд 18 цаг болж байхад явуулсан. Би өөрийнхөө Pradо маркийн автомашиныг өгөөд явуулсан. Бид хоёр үлдсэн чинь над руу бас агсраад л байх харна би аавынхаа ууж байсан архийг булааж аваад 3 жижиг сканаар уусан. Тэгэхэд аав над руу чи хэний хүчинд өдөө зэрэгтэй яваа юм гэд хашгираад байхаар нь би өөдөөс нь та өчнөө олон жил хол байж хаад хаяж явсан. Тэр хооронд ээж маань бид хэдийг өсгөх гэж яаж зүтгэдэг байсныг энэ амьдралаа авч явах гэж яаж зүтгэдэг байсныг та мэдэхгүй шүү дээ. Өдөө зэрэгтэй яваа минь ээжийн минь нач гавья гэж аавтай маргалцсан. Нэлээд ч удаан маргалцсан аав намайг чи их том болжээ. Цэцгийг алаад өгье гэд намайг барьж аваад толгой руу гараараа нэг бус удаа цохиод байсан. Би ч өөдөөс нь ноцолдож байгаад гал тогооны өрөөнд орчиход би том өрөө рүү ороод байж байтал араас маасл дээр тавьчихсан байсан шар өнгийн штэ богино худгыг барьж орж ирээд чамайг алаад өгье л дөө. Шоронд чам шиг бацаануудыг застдаг юм гэж хэлээд хутга байраад над руу дайрахаар нь би хутгатай гарнаас нь бариад ноцолдож байгаа давхралтаж унахдаа хутгаа зүрхний доохон талд нь хавирах хавцаанд зоочихсон. Тэгэхэд аав өөдөөс яаж байна гэх шиг болохоор нь айгаад 2-3 удаа зүрхэн тус газар нь хутгаараа дүрчихсэн чинь амьсгаадж байгаад үхчихсэн. Би одоо юу хийчих вэ? Яадаг бэлээ гэж хэсэг бодож байгаад ах бимбагийн утас руу залгаад миний машиныг аваад зөрүүлээд Pruus 20 машиныг аваад яв гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа ах ирэхээр нь ахыг гэртээ оруулалгүй өөрийнхөө машиныг авч үлдээд Pruus 20 машиныг өгч явуулсан. Тэгээд өөрийнхөө машиныг хашаанда оруулаад арын бага жонгоолгоод нүүрс хучсан хуучин саатай ногоон шаргал зүгээр ногоон өнгийн бүтээлгнүүдийг дэвсээд би муу хувцаа давхарлаж өмсөөд тэгээд аавыг шар өнгийн саатай бүтээлгэн дээр тавиад чирч гаргаад машины арын хэсэг цээжнээс нь өргөөд бүгснөөс нь түлхэж хийчгээд цус болсон муу хувцснуудаа тайлж дээр нь шидчгээд тэгээд хашаанаас гараад хөдөлсөн. Шувуун фабрикийн тийшээ явбал цагдаа баг байх гэж бодоод тийшээ явсан. Шувуун фабрик дээр очиод засмал зам дуусаад шорон замаар гол гарыг гэж бодоод явсан. Голоор захалж явж байгаад нэг гарам шиг газар тааралдгаар нь тэр газраар гол гараад бахан газар яваад замаасаа баг зэрэг гараад хэсэг дээрстэй газар очиод аавынхаа цогцыг буулгасан. Би гэрээсээ гарахдаа гэрт байсан шар өнгийн канистртай 10 орчим литр дизель түвшийг авчихсан байсан учраас тэрийг цогцны дээрээс асгаад асаасан. Тэгээд өөрийнхөө тус болсон хуучин хувцас дэвсэж очсон бүтээлэг аавын хар өнгийн ажлын гутал зэргийг нь тавьж шатаасан. Тойруулж нэлийн шатааж байгаад тэндээсээ хөдөлсөн. Тэгэхэд шөнийн 12 цагийн орчим болж байсан байх. Буцахтаа шувуун фабрикийн замаар хот руу орж ирээд гэртээ цус болсон хивсээ хүтэн ус савн вокор угааж цусыг арилгасан. Дараа нь аавын гэрт үлдсэн сарвштай хар өнгийн малгай, бор өнгийн нэхийн богино күүртэг, хар өнгийн өмдийг мөн аавыг хутгалсан хутгаа аваад гэрээс гараад дулаан буудлаас такси бариад 4-р дэлгүүрийн аргатай байрны хогийн пүнкер дээр очиод уутнаас гаргаад шидээд хайчаад гэртээ хараад хевсээ цэвэрлэж байгаад унтсан. Би намайг хутгалж байсан гэж байнга арх уух болгондоо ярьж агсан тавих байх гээд айсандаа болоод дахиад 2-3 удаа хутгалчихсан юм гих мэдүүлгийг өгчээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сара гээд хамгийн түрүүнд мэдүүлгийг нь та бүхэнд уншиж хүргэсэн байгаа. Тэр хүн маань шүүхийн хилцүүлэгт дахин мэдүүлэг өгсөн байгаа юм. Тухайн мэдүүлэгтээ болохоор ах トゥ нараараа зөвлөлтөөд мах цусны тасархай төрсөн дүүгийнхээ хүүхдүүдийн цаашдынх нь амьдралыг бодоод нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаад гомдол саналгүй хөнгөн яш итгэл онооч өгнө гэх мэдүүлгийг өгчээ. Тухайн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч нарыг шүүх бусдад төлөх төлбөргүй гэж үтсэн. Шүүхийн шийдвэрээр Ганаа нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр арх ус үедээ төрсөн эцэг сүхийг хутгалж амь насыг нь хохироосныг тогтоосон. Тэгээд энэ хэргийг онц харгас аргаар бус хүндрүүлэх нөхцөлгүйгээр санаатаа алсан гэж үзээд
тухайн ялыг нь хөнгөрүүлсэн байна. Ганаад 11 жилийн хорих ялыг харин түүний ах болох Бимбад 2 жилийн хорих ялыг оноосон боловч Бимбагийн 2 жилийн хорих ялыг тэнсээд 2 жилийн хугацаанд цагдаагийн хяналтанд байх шийдвэрийг гаргажээ. Энэ хэргийг тухайн үед хэвлэл мэдээллийн сайтуудаар явж байхад ингээд сонсч ирсэн. Тэгээ өнөөдөр та бүхэнд уншиж хүргэлээ. Тэгээд уур уцаар гэдэг бол хэнд ч хэрэггүй зүйл байгаа шүү. Арх бол хүмүүсийн амьдралыг чимээг өхөн нурааж байдаг ундаа. Тиймээс архинаас татгалзаж ухаантай шийдвэр гаргах хэрэгтэй шүү гэдэг үгээр өнөөдрийн дугаараа дуусгая. Тэгээд дараа дахин уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа.